өнөөдөр Ардс намын бүлгийн дарга одоо өөрийг чинь халдшгүй байдлын дэд тоонд өгнө гэж мэдгдсэн бодож сонссон байх те. Яг юу бодож байна? Тэгээ сонссон Монгол улсад парламентын ардчил устдаж байгаагийн нэг тод жишээ. Нөгөө талаас нь яа харахгүй Монгол улс засаглалын хямрал нүүрсний одоо бол энэ өчигдрийн Монгол ардын Ардс намын бүлгийн дарга одоо хийж байгаа мэдээлэл. Өнөөдөр эрх баригч нарт одоо нөгөө шаазан бурхан, бааста бурхан гэж ярьдаг шүү дээ. Тийм болцсон юм уу? Үг хэлж болдгоо. Хуулийн шаардлага тавьж болдоггүй. Ийм л болцсон байна л да. Улсын хурлын гишүүн парламентын чуулганы танхимд тийм үү? Үг хэлэх үзэл бодлоо ирэх чөлөөтэй хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуультай. Тэр байтал гадаад дотоодын орнууд таавах мэдж байгаа шүү дээ. Парламентээр зодтолж л байдаг янз янзын асуудал үүсчлээд байдаг. Гэтэл өнөөдөр сайд гишүүн чуулганы хуралдаанд оролцох нь санал өгөх нь тийм үү? Хуралдаанд сонирхлын зөрчил үүснэ гэж одоо Тэмүүжин гишүүний одоо Тэмүүжин сайдын санаачилсан хууль байж байгаа. Энэ хуулийг сануулж бичих өгсөн би. Эрх ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 8.2 улсын хурлын чуулганы хуралдаанд нэгэн тухай хуулийн 9.1-6 заасан заалтыг л сануулж одоо ийм хуулийн заалт байгаа тул та өөртөө холбоотой давхар дээлэг тайлхтай холбоотой асуудал сайд гишүүн та чуулганы хуралдаанд оролцож болохгүй шүү гэсэн асуудлыг л тавьсан. Яагаад бидний энэ асуудлыг тавьж байгаа юм бол өнөөдөр эдийн засаг хямарсан ард иргэдийн амьдрал хүнд байна. Бараа бүтээгдэхүүн өдрөөс өдөрт өсөж байна. Иргэдийн орлого нэмэгдэхгүй байна. Монгол улс өр зээлээс сүлжээнд баригдсан. Үнэхээр хүнд байна. Энэ хүнд байгаа шалтгааны юунаас болж байна? Өнөөдөр улсын хурлынхаа дээр нь засгийн газар гарсан байна. Өнөөдөр эрх баригч бүлгийн дарга засгийн газрынхаа одоо улаан хамгаалагч болцсон. Улаан хамгаалагч. Тэгээд өнөөдөр тэр байтугай өнөөдөр сөрөг хүчнийхээ бүлгийн даргаыг тийм үү? Дарамталдаг, хууль ярьж айлгадаг. Сөрөг хүчнийхээ бүлгийн одоо дуу хоолойг боомлох гэсэн юм орлого хийж байгаа нь бол үнэхээр ёс зүйд харин нийцэхгүй байна. Харин энэ асуудлыг би буцаагаад одоо ёс зүйн хороонд байнгын хороодын гишүүдийг цаашлаад одоо ёс зүйн хороонд өгч асуудлыг ярих гэж бодчих сайд нарыг. Одоо жишээлбэл сайд нар юу гэх нь хуулийн ажилтны хугацаатай холбоотой асуудлаар санал оролцсон оролцох нь бол хууль зөрчгүй, хувийн ажил яриаггүй, улсын ажил ярьж байна гэж сайд нар тайлбарлаж байгаа шүү дээ. Та нар бол одоо ингээ хууль зөрчнө гэдэг. Тэгэхээр энэ хуулийн маргаа үүсээд байна ямар ч юм. За эрх ашиг сонирхлын зөрчил тухай хуулийн 8.1 заасан байж байгаа. Тухайн тийм үү гишүүн өөрийнхөө болоод гэр бүлийнхээ найз нөхдийнхөө одоо өөртөө холбоотой асуудлаар эрх ашигын сонирхлын зөрчилтэйг үзэх юм бол хуралдаанд орохгүй байх ёстой. Энэ тухайга улсын хурлын чуулганы хуралдаанд нэгэн тухай хуулинд хуралдаанд дараалж мэдэгдээд гарах ёстой гэж заасан байж байгаа. Өнөөдөр яагаад асуудал үүсэж байгаа гэхээр энэ хуулийг ерөнхийлөгч санаачилсан. Ерөөсөө засгийн газрын улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүний хэмжлийг давхар хийдэг нь буруу юм байна гэдэг. Буруу юм бол энийг заавал 16 оны 1 сарын 1-ээс биш ээ. 14 оны 7 сарын 1-ээс хэрэгжүүлээд явчихъя. Ингэх юм бол өнөөдрийн өнгөрсөн хугацаанд одоо сайд нар маань давхар дээлтэй байж улс орныг эдийн засгийг хямраалаа. Ард иргэдийн амьдралыг туйлдууллаа. Энд бас хурдан цэг тавьж энээс хурдан алдаанаас нь алдаагаа засч одоо бурууга засах бололцоо боломж бүрднэ гэж бид үзсэн. Энэ дээр би сайд хэвээрээ баймаар байна гэж санал өгөх юм бол энэ өөрөө сонирхлын зөрчил үүснэ. Тийм болохоор оролцохгүй байд улсын хурлын сайд биш гишүүд нь энэ асуудлыг 16 оны 7 сарын 1-ээс хэрэгжүүлэх үү 14 оны 7 сарын 1-ээс хэрэгжүүлэх үү гэдгээр шийдчихэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эрх мэдэл албан тушаал дуртай байна л гэсэн үг. Хоёр сайхан гишүүний өрөөнөөс алдагдсан албан бичгийг бол ерөнхийдөө баг хулгай хэлээ одоо юу гэдэг те гадуур гаргаж тавилаа гэсэн. Хин дээр бас таны нэр холбогдоод байна уу? Баяр сайхан гишүүний өрөөнөөс алдагдаагүй тэр бичиг. Би бол хууль зөрчөөгөр би олж авсан. Өөр нэгэн одоо хүнийг тийм үү одоо буруутгаад одоо хөрхий явсны ажил албаны асуудал хариуцлага ярих гэдэг шаардлага байхгүй энэ дэр. Энийг одоо улсын хурлын гишүүн би өөрөө хуулийн хүрээнд олж авсан. Яаж авч авсан юм? Тэгээ энийг одоохондоо би хэлэх шаардлага байхгүй. Та бүхэн ч гэсэн бас мэдээллийнх их сурвалж шиг дуусах гэсэн тийм. Болно. Яг одоо бол алга байна. Улсын байр суурь явж байгаа нь үндсэндээ өнгөрсөн хугацаанд одоо ардын нам засаг барьж явах хугацаанд бол дан давхар дээлтэй явсан олон байсан. Одоо тэр үед ардаа газар давхар дээл тайлж явахгүй одоо ягаад энэ асуудлыг огцом тавиад байна гэдэг ийм шүүмжил ч юм уу мэдээлүүд яваад ирсэн байна. За 96 онд 97 онд байхад тий улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүнийг одоо давхар хашдаг хуулийг одоогийн эрх баригчд маань оруулж их хурлын гишүүд маань засгийн газрын гишүүний ажлыг давхар хийдэг болсон. 2000 онд үндсэн хуульд өөрчлөлт оруулж улсын хурлын гишүүн хуульд өөрчлөлт оруулаад бид нар чи яасан чинь тэр чинь 2000 онд улсын хурлын гишүүн давхар хийж болно гэж хуульд өөрчлөлт оруулсан байна. За Монгол ардын нам их барьж байгаа үедээ бол
2000-аас 2004 онд дангаараа ирэх барьж явах үедээ 11 яамтай байсан. 11 яамныхын 4 нь улсын их хурлын гишүүн, 7 нь улсын их хурлын гишүүн биш сайд засгийн газарт орж ажиллаж байсан. За 2004-өөс 2012 оны хүртэл хугацаанд бол хамтарсан засгийн газар ажиллаж байсан 8 жилийн хугацаанд. Энэ 8 жилийн хугацаанд бол одоо эрх баригчд болоод Арслан намынхан маань бүгдээрээ хамтраад засагт ороод ажиллаж байсан. Энэ маань өнөөдөр бол буруу байна гэдгийг бол өнөөдөр Монгол улсын эдийн засгийн ард иргэдэд амьдрал харуулж байна шүү дээ. Тийм болохоор л хурдан тайлж гэж байгаа. Энийг Монгол улсын ерөнхий санаачлал ярьж байгаа.